Тэгээ оффроудын талаар хөдөө гадаа явах туулах чадвар эдлгээний талаар сайн ansаар миний өөрийн хувь сандын дараа нэгдүгээр байранд тавьж байгаа машин бол танкын төрөл гүрийт бол моторс гэж байна. За энэний доор гүрийт бол моторсын доор байгаа одоо энэ дээр бол одоо гүрийт бол мотор шүү дээ. За энэний доор бол саданхойд ямар машин. За хаваал гэж яваа. Хаваалын төрөл хаваалын пикапын Power гэдэг одоо хаваалын жижиг пикап гэдэг. Энэ үнэхээр сайн хятад машинда жижиг пикапын төрөлтэй бол үнэхээр сайн үн боломжийн эдэлт баг. За ачаа тээвэр хийгээд хөдөө гадаа явж махад асуудалгүй машин. За одоо тэгвэл ийшээ эргээд яваад одоо дом доворын жип рүү машин хаваал H5 H9 бүр сайн машин. Энэ асуудалгүй. За тэгвэл WAV гэж AY гэсэн завар байна шүү дээ. Одоо энэ брэнд рүү ороод ирвэл юу банасаа VV7 молоо гэж ясна хитэн тийм жижиг жип рүү машин байдаг шүү дээ. Бас асуудалгүй машинууд. За тэгвэл одоо тэгвэл хамаг сайнаар хөдөө гадаа Монголынхоо нөхцөл тохирсон. За оффроуд мофрууд хийдэг одоо хүмүүст авч танк 300 400 500 бол үнэхээр сайн машин. За 7 дугаар заах үнэтэйдээ тавьчлаа. За бизнес машин болоод явтлаа. Офис машин гэж хэлэх юм уу. Тиймэрхүү юм болоод. За 2 дугаар байранд орноос юу байна? Хэрвээ миний өөрийнхөө талаас авч ярил би хэрвээ сонголт хийвэл 2 дугаар байранд би юу тавина? Байк BG40. Учир нь маш удаан хугацааны одоо өнгөрөлтөөр дамжиж шалгалтаар дамжиж за мяа юмудын шинжилгээ хийгээд маш даруй номхоноор хийж одоо ингэж өөрөө божирт хийж явсан машин. За тэгвэл одоо 3 дахь номерын тусгаж юу байна? Нөгөө BYD Leopard одоо энэ Jeep руу машинаа танилцуулсан. За хэрвээ хятад суудлын машины талаар авч явбал за анхны одоо байранд тавьж байгаас нөгөө юу байна? Одоо BYD-ийн төрөл. BYD хан DMI гэдэг одоо хоссон муу дам бензин их гэсэн BYD-ийн машин бол асуудаггүй. За тэгээд тав тухтайгийн талаар авч ирвэл хөдөө гадаа багсаг явдаг эдлэгээнийхээ өдөр тутмын машины эдлэгийн 80-аас 90% хотон дотор ашигладаг хүмүүстэй би танад хандаа хэлбэл Лишан гэж машин байна. Ли 6 7 8 9 гэж байна шүү дээ. Үнэхээр тавцаг, үнэхээр тав тухтай гой машин. Эдэл мэдээлэлтч чинь үнэхээр баг дотор талын опшн үзүүлэлтээс аваад тест ярангуй гой машин. За тэгвэл одоо дараачийн байранд миний танаас Rox 0 гэсэн машин байна. За Rox-ын машин дотор үзүүлэлт үлэхээс ан гэхдээ юу банаас Rox Лишанаас илүү талтаар сайн талдахтай талаар би энэ удаа анкет 1800 км Rox 01 унсны дараа надад өгсөн мэдрэмж юу банаас моторын хүч, цахилгаан моторын хүч, бензин моторын хүч юугаас илүү Лишанаас бол илүү юм байна. Туулах чадварын талд бас дифференциал шалгах бодлоготой машин. Гэхдээ нөгөө Лишан бол байхгүй. Тэр бол нэг одоо би сая хэлсэн шиг өдөр тутмын машиныхаа хэрэглээг 80-аас 90% хотын амьдрал дотор ашигладаг хүмүүс Лишанс машины танаас сонголт хийж аваарай. Үнэхээр гоё машин шүү. За одоо ингэ танилцуулбал баг ойлголттой болсон байхаа.